Сайн аа. Өнөөдөр надтай хамт ном уншаарай. Цоврал Facebook лайвынхаа 4 дахь хэсгийг нь бичиж байна. За тэгээд өнөөдөр болохоор та нартай өөрийнхөө бас дуртай нэг номоо уншиж сонирхуулъя. Нэр нь болохоор Амжилтын амьд соронз. Пүрэв сүрэнгийн буян дэлгэрэн бичсэн ном байгаа. Энэ номыг өмнө уншижсэн. Тэр тухайн үедээ бас ойлгоод уншижсэн ч гэсэн хоёр дахь уншилтад илүү их таалагдсан. Тэгээд тийм учраас та бүхэнд бас энэ номны хэсгээс уншиж үзүүлэх гэж байна. За тэгээд арталтаа бас дуртай дуугаа тавьчихсан. За тэгээд өөрийнхөө алтан цагийг хэн нэгэнд бас хэрэг болж юуны магдаа гэж ном уншиж өгч байгаа юм шүү. Тэрнээс тийм завтайдаа бас хийх юмгүүдээ гэж бити ойлгоорой. За тэгээд энэ номны хамгийн эхнийх нь хэсгээс уншиж үзүүлье. Магадгүй та энэ номыг унших хүсэлтэй төрж магадгүй. За энэ дээр ингэж хэлсэн байна. Маш олон монголчуудын биеийн энд байгаа боловч сэтгэл санаа нь гадаадын аль нэг орн руу явчихсан. Маш олон залуус Англи, Америкийн ихтэй сургуулиудад сэтгэлээ өгч яаж үнэлэгдэхээ мэдэхгүй ч хамгийн сайн сургуульд сурахаар тэмүүлнэ. Тэр нь ч зөв биз. Маш олон өвчтөн эрийн хотоос эхлүүлээд энэ дэлхийн хязгаар хүртэл хинт ч хамаагүй үзүүлчих санаатай санаар ширч сууна. Гял цял нүд гялбам хэнцэр бараанаас аваад төрсөн биеэ хүртэл үн хөргөн зарж байна. Маш олон бизнесмэнүүд хуучин хувцснаас аваад хуулиар хоригдсон бараа бүрийг зөөж хөрсөнд орохоос эхлээд хүний 8 хүртэл хийж байна. Дэлхийн тэргүүлэх 5 улсыг визгүй болгочих бол Монголд хэдэн хүн үлдэх бол гэдэг тоо ямар ч өөдрөг үзэлтэй хүнийг сэтгэлээр унгамаар тоо гарах байх. Гэхдээ надад тэднийг нэгүүлснээс илүү олон монголчууд сайн цаг ирнэ гэж найдаж ийш тийшээ биш эндээ сэтгэл зүрхээ зориулан ажиллаж амьдрах боломжтой болно гэж итгэдэг. Бид 30 мянган эдийн засагчтай хэрнээ хамгийн ядуу. 20 мянган хуульчтай хэрнээ хууль бус зүйлсээр дүүрэн. 150 мянган төрийн албан хаагчтай хэрнээ хөгждөггүй улстай. Тэгээд бас тэнгэр заяат цэнхэр бүхстэй гэж сайрхах дуртай улсад амьдарч байна. Бид өөрсдийгөө тэнгэр заяат босоо бичгтэй, босоо заяат цэнхэр хошнохтой, цусандаа хүчтэй гэж өөр хоорондоо ярьдаг. Гэхдээ бид зөвхөн ингэж ярьдаг. Чингисийн үр удам юм бол эргэн тойрны улс гүрнийг чичрүүлж явсан тэр эрт зориг, цоцоршгүй, няцаршгүй, эрэмгий дайчин байдал бидний эдис генд нуугдж байгаа юм бол тэрхүү алдар хүнд бидний эдис болгонд минь байгаан дамжиггүй юм бол үүнийгээ батлаагүй цагт өвөгдийнхөө нэрээр өөртөө хүндэтгэл хайж буй мэд утга учиргүй байна. Энэ нь яг л сайн эцгийнхээ нэрийг барьж өр тавьж арх хүн залхууран сэтгэн бодох дургүй хий арахж байгаагаас ялгаа нэг их байхгүй төдийгүй эцгийнхээ нэр хүндийг л унахаас цаашгүй. Хийгээгүй зүйлийнхээ төлөө хийсэн нэгний хүндэтгэлийг булаах гэж оролдох нь сайрхах зүйл биш харин ч ичих зүйл юм аа. Бахархаж болно. Гэхдээ бахархлаа батталсан цагт л энэ нь үн цэнтэй буйзаа. Залуусын маань чин сэтгэлийн нулимс, цэвэр ариун сэтгэл, тууштай шаргуу хөдөлмөр Монгол улсын ирээдүйг гэрэлтүүлэх нь тодорхой. Харин дэлхий биднийг зээл хүссэн, тусламж хайсан, хүнсний аюулгүй байдлын зөрчигдсөн, илчлэг багтай хоол, эрүүл мэндийн ноцтой бохир орчин, ядуурлал нь 35%-тай, баялаг бараг бүтээдэггүй, дотоодын нийт бүтээгдэхүүн нь дэлхийд эзлэх хувь нь 0.1%, дотоодын нийт бүтээгдэхүүнээрээ дэлхийд 140 хавцаа, нэг хүнд ноогдох бодит орлого нь 160 орчимд жагсдаг гэж хардаг. Дэлхийн 200 улстай гэж үзвэл бараг бүх үзүүлэлтээрээ сүүлийн 50-д сүүл мөшгөж ардаа Африкийн хэдэн улсыг л үлдээж байгаа нь Монгол улс.
Эх орон гэсэн сэтгэл байгаа л бол чаддаг, мэддэг болгоно хийх нь чухал. Тэрнээс биш барилгачин хятадыг барьж авч цоцсноор эх оронч сэтгэл илэрхгүй байх гэж бодож байна. Тэд чинь нийгмийнхээ хар бор ажлыг хийж даргынхаа заасан зүгт ирж ажиллаж яваа хүмүүс. Хятад ажилчдыг хэн оруулаад байна, хэн илгээгээд байна гэдг нь өөр зүйл. Үнэн дээр бид өөрсдийгөө барилгачин хятадуудтай харьцуулаад тэднийг заваа муухайгаар нь дууддаг болохоос Шанхай хотын хятадуудтай илүү шинжлэх ухаан чар буюу нано болон биотехнологи компани засаглал, хувийн соёл, урлаг соёл стандарт зэргээр харьцуулах хэрэгтэй. Үнэн дээр бид энд хужаа нарт нь дургуйн лайк дараарай гэж сууж байхад тэнд хятад залуус алсын удирдлагатай ухаалаг гэсэн бүхнийг зохион бүтээгээд нойргүй хонож байна. Хийр хийж биш сэтгэжил амьдармаар байна найз минь. Амарч тансаглах дуртай хэрнээ ажиллаж хөдөлмөрлөх дургүй залуусын ирээдүй юу болох нь илүү сонин. Өнөөдөр бараг цуглан суусан болгонд цэргийн алаг хувцс шиг ирээ нийгмийн нүд ирээлжилтэл ярих нь их. Тэдний аманд улс төрчийн увайгүй байдал, нийгмийн хямрал, мөнгөний уналт, үнийн өсөлт, ашиггүй эхлэл, таагүй үйлчилгээ, утгагүй хэрэглээний талаар ам булаалдан ярилцсан. Хүрээлэн байгаа орчноо ярих нь эрүүл сэтгэлгээ. Нөхцөл байдал ийм л байгаа болохоор үүнийгээ ярихаас ч үр аргагүй. Гэвч бидний орчин өдөр бүр өөрчлөгдөн шинжлэгдэж илүү өөр ярианы сэдв рүү орох цаг ирнэ гэж бүрэн итгэлтэй байна. Залуус цуглаад бүгд л өөр өөрийн амжилтаа бахархан яриасаа гэж хүсэж байна. Тэдний яриа шинэ хөрөнгө оруулалт, бизнесийн таатай орчин, эрх зүйн дэмжлэг, шинэ технологи, өрсөлдөөний талаар ам булаалдан халуунаар ярилцах өдөр ойрхон байгаа гэж итгэж байна. Иргэдэн чинээлэг, хүмүүс нь эрүүл, хууль нь алгаггүй, зам нь төвчрэлгүй, хот нь цэвэрхэн, хөдөлмөрийн үн цэнийг дээдлсэн, бие биеэ хүндэлсэн, Монгол хүн амьдрахад хамгийн тохиромжтой энэ л газар нутагтаа ажиллаж хөдөлмөрлөх бүх нөхцөл бүрдсэн ийм л байхыг хүсэж байна. Тийм ээ, өглөөн нь амжилт хүчлийн төлөө ажил руугаа яарч, оройн нь аж амьдралынхаа төлөө гэрлүүгээ яарсан энгийн атлаа эгэлжирийн амьдрал юутай сайхан. За би Амжилтын амьд соронз гэдэг номны эхний нэгэн хуудсыг уншсан. Энээс цаашаа унших юм бол ном нөгөө эхлэлээсээ ямар байхаас шалтгаалаад цаашаа унших сонирхлыг төрүүлдэг. Миний хувьд энэ ном маш сайхан ном. Энийг маш олон хүмүүс уншсан байгаа хаа. Угаасаа энэ нэлээд дээр үед гарсан ном байгаа. Тэгээд энэ номыг бичсэн Боён Дэлгэр ахта маш их баярлаа. Түүний эхнэрт бас маш их баярлаа. Оюун дарагчид. Энэ гэр бүл үнэхээр мондог гэр бүл. Эхнэр нөхөр хоёулаа олон ном бичсэн байгаа. Тэгээд нэг номыг нэг уншаад шууд ойлгоод ухаарал мундаг гойлчдаг юм гэж байдгүй юм байлээ. Жишээлбэл би энэ номыг 2014 онд уншижсэн. Тэгээд сая хэдхэн хоногийн өмнөөс эхлээд дахиад уншсан чинь яг шинэ ном уншиж байгаа юм шиг. Зарим нь бүр огт санахгүйсэн. Айгу харамсалтай. Тэгэхээр хүмүүс номыг олон дахин уншиж өөртөө яг дадал зуршлаг болгож ижил ойлгоно гэхээс нэг уншаал мундаг болчдөг, олон ном уншихаараа мундаг сайн болчдөг юм бол огт байхгүй юм билээ гэж дахин хүмүүс хэлмээр байна. Тэгээд энэ сайхан номыг надтай хамт уншсан та нартай маш их баярлалаа. Бас өнөөдөр нэг юм сонин пост харсан. Facebook-ээр дээш нь доош нь гүйлгэжсэн чинь амар олон хүмүүс хүүхэд нь шинээр сургуульд орсон байна. Хүүхдүүд нь сургуулаа сольсон байна. Маш олон зургнууд тавьсан байна л да. Тэгээд тэр дунд хүүхдийнхаа орсон сургуулийн ялангуяа хувийн мундаг сургуульд оруулсан хүмүүс нь ихэвчлэн сургуулийнх нь нэртэй тийм зургийг нь Facebook дээрээ тавиад хүүхдээ энэ сургуульд зорин орууллаа энтергээ пост бичсэн байлаа. Надад тэрийг үзэхэд айгүй эмгэнэлтэй санагдсан. Facebook-оор дамжуулаад хэлчихье. Одоо юунаасаа ичиж санаа зовхов. Яг үнэндээ Швед улсад би байсан хэдхэн жилийн хугацаанд нэг ч монгол хүн хүүхдээ би тийм сургуульд оруулсан гэж ярьж байгааг би сонссонгүй. Гэрийнхаа ойролцоо хамгийн ойрхон сургуультай хүмүүс хүүхдээ оруулдаг.
Яг магадгүй мундаг хувийн үнэтэй сургуульд оруулдаг хүмүүс байхыг үгүйсэхгүй л дээ. Гэхдээ Монголд байгаа шиг хүүхдээ мундаг сайн сургуульд оруулснараа хоорондоо өрсөлддөг хүн Швед улсад би лав мэдэхгүй юм байна. Тэгэхээр магадгүй өөр гадны улсуудад ч гэсэн би бас байхгүй л гэж бодож мэдэхгүй л байна л да. Тэгээ Монголд байгаа хүмүүс хүүхдүүдээ сургуулиар нь хооронд нь уралдуулад байгаа юм шиг санагдсан. Айгу харамсалтай санагдсан шүү. Одоо бас нөгөө яг тэр постыг тавьсан хүмүүс нь үзүүл бас хин ч гэсэн хүлээж авах хэцүү л ахал та тий. За ингээд болчлоо. Тэгээ монголчууд минь сайн цаг ирнэ гэдэгт найдаж байна гэд хэлсэн Буян Дэглэгэр ахыхаа үгээр Facebook live-аад босгоё. Хамт байсан та нартай баярлалаа. Баярлалаа.